Сайн уу манайхан, та эдийг энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээр маш амархан орцтой, айгуу гоё амттай, тэгээд хурдан болдог амтд салаатныхаа жарыг оруулсан байгаа. За үүнд хэрэгтэй орцуудыг дүрдээ. Хям, ногоо хүрцээ, өрлөн помидор, өндөг, эрдэнэ шиш, майонез хэрэг болно. Эхлээд хэдвэлээ өндөгөө шарцгаая. Өндөг маань нимгэн байх тусмаа сайн учраас би өндөгөө 2 хувааж шарсан байгаа. Тосоо алаагаад халж байгаа тусан дээрээ өндөгөө шарна. За өндгөн дээрээ баг зэрэг давсгийхээ битгий мартаарай. Хайруулгын тавгандаа өндөгөө жиг тарааж өгөөд яг доотл нь болсон гэсэн үед нөгөө тал руу эргүүлээд хоёр талын жигд болгож өгөөд авнаа. Ингээд гоё өндөг маань бэлэн болсон байна. За дараа нь болохоор бүх орцуудаа хэрчээд бэлднэ. За эхлээд өндөгөө болохоор уртаашаа ингээд хувааж өгнө. Дараагаар нь болохоор гурвалжлаад ийм бичлэгэнд харагдаж байгаачлан гэрчнэ. Өрлөн помидороо болохоор голоор нь тэнцүү хуваагаад болоо. Агурцыгаа бас голоор нь хуваагаад яг зөө хэлбэртэй ингэж хэрчж өгнө. Хит нимгэн байх шаардлагагүй. Хям авуулахлаар ингэж нимгэн хэрчээд голоор нь 4 хэсэгт хувааж өгнө. За бэлдсэн бүх орцуудаа тавгандаа хийгээд дээрээс нь эрдэнэ шийж, майонез хийгээд бүгдийг сайхан холно. Энэ дээр болохоор давс нэмэх шаардлагагүй. Яг тэгэхээр хям, өндөг хоёр маань давстай учраас давс нь миний хувьд яг таарсан. За ингээд амтд салаат маань бэлэн болсон байна. Та хэд маань заавал хийж туршаад үзээрэй. Бичлэг маань таалагдсан бол лайк аваад дарахаа битгий мартаарай. Баярлалаа.